Итгэлээ эзнийг өрөслөх өнөөдрийн ишлэл бол Матай 15 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл. Энэ ард түмэн намайг уруулаараа хүндэлдэг гэвч зүрх нь надаас алс хол байдгаа гэсэн байна. За Матай номны энэ хэсэг нь Исая 29 дугаар бүлгийн 13 дугаар ишлээс ерөнхийдөө иш татсан. Еврей утга санаагаараа энэ зүрх гэдэг энэ хэллэг нь юу өгүүлдэг вэ бол оюун бодол дээр үндэслэж шийдвэр гаргасан тэр үйлдэлүүдийг зүрх сэтгэл гэж ерөнхийдөө дүгнэдгээ гэж ерөнхийдөө үзсэн байдаг юм байна. Тэгэхээр яг энд гарч байгаа санаа нь зүрх чинь надаас хол байна гэдэг энэ санаа чиний оюун бодол дотор шийдвэрлэгдэж гарч байгаа тэр шийдвэрүүд чинь миний ийм зөвлөсөн шийдвэрээс өөр байгаад байна гэдэг ийм утга агуулгыг ерөнхийдөө гаргаж ийнэ гэсэн. Хэрвээ харах юм бол Исая номон дээр Исая иш үзүүлэгчтэй та нарын зүрх сэтгэл чинь бурхнаас холдох гэдэг шүү гэдэг юм сануулгыг өгсөн бол хэрэг арай Матай номон дээр болохоор аль хэзээ дүрээ олцсон те парисачууд аль хэзээ амаараа эзнийг хүндэлдэг боловч зүрх сэтгэлийн шийдвэр нь бурхан дотор байхгүй байгаа тэр зургийг ерөнхийдөө өгүүлж энэ ишлэл харуулж байгаа те. Тэгэхээр бид нар ч бас өөрийгөө нэг юм чагнаад үзээсэй гэж уриалах гэдэг. Тэрний үг бол бидний ам эзнийг магтдаг боловч харин зүрх сэтгэл дотроо шийдвэрүүд мань өөр тал гарч байгаа юм биш үсттэй. Та нэг өөрийгөө чагнаад үзээрэй.